Дараагийн бичлэгтээ тавтай морил. За өнөөдрийн ярих сэдэв маань яасан ч яах вэ гэдэг энэ бодлын хүч яагаад тийм их байдаг вэ? За тэгээд ингэж бодож чадсанаар амьдрал аяндаа өөрчлөгддөг гэдэг нь яг ямар учиртай вэ гэсэн ийм сэдэв байгаа. Зүгээр л ингээд юу болвол болог гэд бүх зүйлийг даатгаад өөрийнхөө бодлоос ингээ бүгдийг холдуулаад орхиж чадах юм бол амьдрал маш их өөрчлөгдгөө гэсэн зүйлийг бол ерөн сүүлийн үед маш их сонсож байна. Нэг л тэр болж өгөхгүй байгаа зүйлийг бид нар зуралдаад ах тусам ер нь бас улам ингээд өөрсдийгөө ч зовоодог, дотроосоо өөрөөсөө ч хэцүү тэр нөгөө хүнд энергийг гаргаад идэг гэдэг учраас доо демо гэж байгаа юм л да Японоор яасан ч яах вэ гэдэг тэр нэг бодлын одоо хинэггүй бодлоор ч юм уу зөнд нь орхихоор аяндаа өөрчлөгдөж ирдгээ гэж бичсэн байгаа. Өөрөөр хэлэх юм бол хичээхэ болохоор аяндаа юмыг зөнгөөр нь орхихоор амьдрал сайхан болж сэтгэл дагаад хөнгөрч ирдэг гэсэн ийм зүйлийг ярья гэж бодож байна. Бидний тэр яг ингээд энийг л болгочихсон гэж ингээд зуралдаад байгаа зүйл мэдээж доод юм уу яасан ч яах вэ гэдэг бодлоор зөнгөөр нь орхихоор болж магадгүй болохгүй ч гэж магадгүй байхгүй юу? Гол нь өөрсдийгөө тэр зүйлээс чөлөөлж өгснөөрөө цаана нь илүү гоё өөр одоо боломжууд хүртэл нээгдэж гарч ирнэ гэдэг бас утга давхар явж байгаа байхгүй юу? Зүгээр ингээд зөнгөөр нь орхичхоор тэр зүйл ингээд аяндаа бүтчих юм уу гэвэл тэрийг бас яг 100% тийм гэж бол хэлэхгүй. Яасан ч яах вэ гэдэг бууж өгөхөөр амьдрал яагаад өөрчлөгддөг юм бэ гэд бодоод үзэхээр зөв буруу болохгүй нь бид нэр өөрсдөө ингээд мэдгүй мөртлөө янз бүрийн зүйлийг өөрсдийгөө өвдгөн барин өөрийгөө золиослон барин маш хүчтэй маш чангаар ингээд атгаад байгаад идэг. Тэрийгэл болоод зогсоод өгөх юм бол тэндээс өөрийгөө чөлөөлж ингэж чадж байгаа учраас амьдрал аяндаа ингээд хөнгөрөөд ирдгээ гэж байгаа байхгүй юу? Амьдрал хөнгөрөөд ингээд бүх зүйлийг өөрөөсөө ингээд чөлөөлөөд яасан ч яах вэ гэдэг бодлыг өөртөө аваад ирэхээр дагаад хүний сэтгэл хүртэл маш их хөнгөн болж ирдэг. Тэгээд сэтгэл хөнгөн болж ирэхээр яах вэ гэхээр хүнээс гоё тэр хөнгөн энергиуд ингэж ялгарч эхэлдэг. Хөнгөн энерги ялгарч эхэлж байгаа хүн яах юм? Аз жаргалыг илүү их мэдэрнэ, өдөр бүрийн амьдралынхаа жижиг зүйлүүдээс хүртэл аз жаргалыг мэдэрч эхэлнэ гэдэг ийм гой зүйлүүд байгаа байхгүй. Тэгээд тэр мэдрэмжээрээ сайхан бүхнийг өөртөө татаж эхэлдэг гэсэн юм л одоо үг байгаа юм л та. Тэгээ бууж өгөх ч юм уу яасан ч яах вэ гэд өөрийнхөө хүсэл мөрөөдөл одоо өөрийгөө хөгжүүлэх гээд байгаа зүйлийг ерөөсөө зүгээр орох гэсэн үг биш шүү дээ тий. Юу вэ гэхээр одоо би хичнээн хичээгээд юу ч хийж чадахгүй. Миний хяналтаас гадуур зүйлүүд зөндөө байдаг штэ тий. Тийм зүйлүүдийг бол бид нар орхих хэрэгтэй. Яасан ч яах вэ гэд зөнгөөр нь ингээд даатгаад үлдэх хэрэгтэй гэдэг ийм зүйл аахгүй. Жишээ нь одоо ямар нэгэн шалгалтанд бэлдээл тий өөртөө оюун ухаандаа ч юм уу хөрөнгө оруулалт хийгээд ингээд өөрийгөө хөгжүүлэх зүйл дээр одоо дахин унаад ийлаа гэж бодоход тэрэнд ингээ бууж өгөө гэсэн үг ерөөсөө биш байхгүй юу? Чадхаараа амжилт гаргахын тулд хичээ гэдэг ч юм уу. Тэр зүйлтэй жоохон өөр зүйл байгаад байгаа гэдгийг бас ойлгож байгаа х тий. Тийм одоо өөрийгөө хөгжүүлэх зүйл дээр ч юм уу тий өөрийгөө сорих тийм зүйлүүд дээр бол улам өөрийнхөө хамгийн сайн чадварыг гаргах хэрэгтэй гэж би бол боддог байхгүй юу. Харин бидний хяналтаас гадуур зүйлүүд зөндөө байдаг штэ. Бид нар хичнээн тэр зүйлийг хүсээд, хүчлээд, зуралдаад ингээд бид нар тэрийг ингэж хянж контролдож чадахгүй зүйлүүд байдаг. Тийм зүйлүүдийг л орхих гэж хэлээд байгаа юм л да. Хин нэгнийг өөрчлөх ч юм уу те. Хичнээн хичээсэн ч тэр бол бидний хяналтаас гадуур боломжгүй зүйл штэ те. Хин нэгний үзэл бодлыг өөрчлөх, хин нэгнийг өөртөөгөө үлдээх одоо юу байдгийг ер нь зөндөө зүйлүүд байгаа л да. Энэ бол ерөөсөө бидний хийж чадах зүйл биш учраас тухайн зүйлд нь тухайн хүнд нь одоо даатгаад үлдээх гэсэн ийм л үг байгаа. За тэгээд биднээс ялгарч байгаа энерги гэдэг зүйл бол нүдэнд харагдахгүй ч гэсэн маш их эргэн тойрондоо мэдрэгдэж яадаг. Тэр тусмаа бидний ялгарч байгаа энергиэр хорвоо ертөнцөөс биднэрт буцаагаад одоо тэр амьдралыг нь өгж идэг гэсэн ийм том зүйл байдаг учраас бид нар хэр их нэг зүйлийн хойноос өөрийгөө одоо өвтгөн байран золиослон байран зууралдаж шаргууцалд ингэж хөөцөлтөн тэр чинээгээрээ өөртөө тийм л энерги гаргаж байгаа учраас тийм л амьдралыг татаад байдаг учраас ер нь бол энийг маш зоригтойгоор ингээд болгох хэрэгтэй юм билэ. Тийм өөрөөсөө хүнд энерги ялгаруулж ингэж гаргаж байгаа хүнтэй хүн ч гэсэн харьцахад ер нь бас хэцүү санагдаад зайгаа бариад холдоод идэг юм шиг санагдаж байгаа юм л да. Мөнгө ч ялгаагүй яг тийм гэж байгаа байхгүй. Одоо биднээс ямар энерги гарч ийн яг тэр утгаараа мөнгө ч гэсэн
гэсэн ойртож ирдэггүй, улам ингээд холддог, ингээд олоод байгаа мөртлөө үлддэггүй ч гэдэг юм уу тийм зүйлүүд ингээд байж идэг. Нэг үгээр хэлэх юм бол бид нар энергиэрээ бүх зүйлийг татаж чадна, үлдээж чадна, явуулж чадна, түлхэж чадна л гэсэн үг юм уу да тий. Тэгэхээр эсвэргээрээ яасан ч яах вэ гэд бодцохоор тархинд ингээд нөгөө санаа зовлт гэдэг зүйл, сандрах, твдэх одоо тийм мэдрэмжүүд маш их багасж ирснээр хүний тарих, бие, сэтгэл бүгд ингээд тайван амгалан тийм нөхцөлд ордог юм байна л да. Тэр тайван амгалан одоо тийм релакс болсон нөхцөлд ингэж хүн орж эхэлснээр бидний өөрсдийн тэр зүүн совин мэдрэмжүүд хүртэл маш их сайжирч идэг. Дагаад хийх хүсэл хүртэл маш их ингэж төрж идэг гэж байгаа байхгүй юу. Тийм учраас амьдрал өөрчлөгддөг юм а гэж хэлээд байгаа. Ер нь тэгээд мөнгөч тэр, хүнч тэр, ер нь тааш тэр, бийж тэр, хүн ер нь яг л адилхан тий. Бүгдээрээ л хөгжилтэй, хөнгөн тийм гоё энергитэй газар ингээд дуртай байдаг шүү дээ. Яг тэрэн шиг гоё хөгжилтэй энерги өрөөсөө ингээд гаргадаг тийм хөнгөн байж чадах юм бол амьдрал хүртэл бүх зүйлийг өгдөл гэсэн ийм ойлголт байгаа. Дараагийн нэг гол point байна л да. Тэр нь юу вэ гэхээр ингээд хүний одоо өөрийн зан чанар гэдэг зүйл бас их нөлөөлдөг юм байна. Хүн хэдий ч нэ их аливаа зүйлд маш нухацтай ингээд чухал гэж хандах тусмаа төдий ч нэ хит их ямар нэг юмд хамаарах магадлал маш өндөр байдаг гэж үздэг юм байна. Энэ бүр маш үнэн санагдаад байгаа байхгүй надад. Энийг тэгээд сэтгэл зүйн талаас нь юу гэж хэлдэг вэ гэхээр хит туйлшрлын ядуу сэтгэлгээ гэж хэлдэг юм бэ. Хитрхи их юмд ингээд хичээнгүй байгаад ийм байх ёстой, тийм байх ёстой гэсэн үзэлтэй байх юм бол тэрийг хит туйлшрлын ядуу сэтгэлгээ гэж үздэг учраас аль болох өөрийнхөө сэтгэлгээг, өөрийнхөө бодлыг тийм уян зөөлөн ийм байсан ч яах вэ, тийм байсан ч яах вэ гэдэг бодлоор ингэж өөрчлөх хэрэгтэй гэж хэлж байгаа. Энэ бол бас хамгийн том point юм шиг санагдсан. Аливаа зүйлд хит их хариуцлагатай тэгэхгүй бол болохгүй, ингэхгүй бол болохгүй, хүн намайг ингэх хэрэгтэй гэдэг юм уу. Нэг өсөндөө юмыг хичээж ингэж бодож амьдэрдэг гэх юм уу. Тэгэхээр хичээх гэдэг зүйл дээр ч гэсэн бас хоёр өөр ойлголтууд байгаа шүү тий. Тэгээ ийм хүмүүс өөртөө хатуу бусдад зөөлөн байх тал их байдаг юм байна л да. Ялангуяа өөрийнхөө энэ хит их хичээнгүй байдаг энэ дүрмээр бас их олон зүйлийг хөнгөн ингээд харж чадхаа болчдөг гинэ. Нэг үгээр одоо ийм байх ёстой гэд ингээд хүлээн зөвшөөрч чадахгүй байдаг ч юм уу. Тэгэхээр энэ өөртөө маш их ачаа үүрээд байдаг гэж ингэж битсэн байгаа. Одоо ямар нэгэн зүйлийг ихлүүлсэн бол ёстой дуусгах л ёстой ч гэдэг юм уу те. Эхнэр хүн, ээж хүн ийм байх ёстой, эцэг хүн ийм байх ёстой. Ер нь бол бүх зүйлийг нэг тийм ийм байх ёстой гэдэг ийм маш хатуу дүрмтэйгээр ингэж амьдардаг хүмүүс ихэнхдээ хит туйшрлын, хит одоо хамаарлын зүйлд автах магадлал өндөр байдаг гэж ингэж үздэг юм байна. Явах те одоо болсонгүй дээ гэд ингээд хөнгөхөн авч үзээд за ийм ч юм байж болно, ийм ч юм байж болно шүү дээ. За тэгвэл би өөрийнхөө амьдрал явъя гэдэг ч юм уу те. Нэг тийм хөнгөн ингэж байдаг хүмүүс илүү амьдралд аз жаргалтай, илүү амжилттай амьдарч чаддаг гэж байгаа байхгүй юу. Өөрөө ч мэдэхгүй энэ нь болохоор өөрийгөө маш их ядраасан байдаг, эргэн тойрныхоо хүмүүсийг ч гэсэн маш их ядраасан байдаг. Тэгээд хүмүүсийг маш их залхаасан байдаг. Ийм одоо энергитэй болчдөг юм шиг байгаа. Заавал гэдэг тэр нэг одоо дүрм те үүрэг гэдэг зүйл бол өөртөө өгч байгаа маш их дарамт гэж ингэж битсэн байна л да. Тэгэхээр заавал тийм байх ёстой гэдэг тэр үүрэг чимшиг те дүрм чимшиг зүйлээл ерөөсөө одоо бол зүгээр л ингээл зөнд нь орхиод хийвэл хийгээл болвол болоод болохгүй бол болохгүй зүгээр штэ яасан ч яах вэ гэд ингээд явцдаг болох юм бол илүү ингээд амар байж чаднаа л гэж хэлээд байгаа юм л да. Тэгээд хит их хариуцлагатай, хит их хичээнгүй байх гэдэг маань нэг талаараа маш сайн одоо зан чанар юм шиг боловч нөгөө талаасаа ерөөсөө өөрийгөө маш их өвдөгч идэг, зовоож идэг, золиослж идэг, маш их ядрааж идэг гэдэг ийм ойлголт байгаа учраас за тэгээд эргэн тойрныхоо хүмүүсийг маш их хараа хяналтанда байлгах гэж ер нь их контролдох гэж ингэж тэндээ ингээ маш их бас зов зүдэрч идэг гэдэг ингээд ерөөсөө маш олон зүйлүүд байгаа байхгүй юу. Ер нь аливаа зүйлд маш их тэнцвэр хэрэгтэй байдаг шүү дээ тий. Нэг тал руугаа туйлшрахгүйгээр за би жоох энэ дээр ингээд байна уу да. За тэгвэл энийг жоох ингэж үзье да гэдэг ч юм уу тий. Тиймэрхүү одоо нэг уян зөөлөн тэнцвэртэй зүйл ер нь амьдралд маш хэрэгтэй болоо гэж бодсон. Тэгээд ингээд ирэхээр өөрөөсөө асууж үзэх нэг зүйл нь юу юм бэ гэхээр би энэ зүйлээр
өөрийгөө өвтгөж гинүү, зовоож гинүү, тий өөрийгөө золиослж гинүү гэдгээ өөрөөсөө бас асууж үзэх хэрэгтэй болов уу гэж бодоод байгаа. Хэрвээ тийм бол за тэгвэл яасан ч яах вэ? Миний орхих цаг нь болжээ гэж ингэж хардаг ч юм уу тий. Эсвэргээрээ би энэ зүйл дээр өөрийгөө одоо сорж гэн, челленж хийж гэн, энэ зүйл дээр би өөрийгөө улам их хөгжүүлж гэн гэж үзэж явах юм бол за би улам их хичээх хэрэгтэй юм байна. Энэ зүйл дээр улам би өөрөөсөө ямар чадвар гарч ирэхийг харах хэрэгтэй юм байна. Ингээд гол нь ямар зүйл дээр гэдгээл маш сайн одоо харж өгөх хэрэгтэй юм уу да. Ихэнх хүмүүсийн яасан ч яах вэ гэж бодож чаддгүй нэг зүйл бол ерөөсөө ирээдүй гэж байгаа байхгүй юу? Ирээдүйд одоо тэгчүүл яах вэ? Ингэчүүл яах вэ? Энэ хүн байхгүй бол яах вэ? Юу гэдгийг одоо тий би энэ зүйл дээр одоо амжилттай байж чадахгүй бол яах вэ гэдэг юм уу? Ерөөсөө тэгхгүй бол яах вэ? Ингэхгүй бол яах вэ гэсэн тэр санаа зовлтууд нөгөө ургуулж төсөөлж боддог зүйлүүд ингээд толгойд маш их байдаг учраас яасан ч яах вэ гэж бодож чадахгүй өөрийгөө бас хит ингээд хамааруулад санаа зовлт нөгөө айдас гэдэг зүйлүүд хүнд төрөөд идэг гэсэн үг. За тэг яг үнэндээ бид нар ингээд бодоод үзэхээр ирээдүйг юу н сайн мэдэхгүй штэ тий ирээдүй битгийл одоо маргаашаа сайн мэдэхгүй штэ ер нь бол өнөөдөр би зүгээр яг юунд ингээд хит их ач холбогдол өгөөд байна. Өнөөдөр би ер нь яавал аж аргалтай байхаар байна гэдгээл хамгийн сайн мэдэж ингэж өөрөөсөө гоё энерги ялгаруулахын тулд өөртөөгөө өнөөдөр ажиллах ёстой гэдгийг л хамгийн сайн ойлгочвол их зүгээр юм болов уу гэж бодож байна. Энэ бүгдийг өөрөөсөө хол байлгаж чадах хамгийн сайн арга бол яасан ч яах вэ гэдэг бодлоор өөрийгөө чөлөөлж өгөх юм гэж ингэж бичсэн байгаа байхгүй. Тэгээ ер нь их ингэ бодцохоор амар болдгийм байлээ. Би бас ингээд за яасан ч яах вэ дээ ер нь яавал чааг дээ юу ч болов гэдэг энэ бодлыг өөртөө суулгаж өгснөөрөө маш сайхан болсон. Ер нь маш сайхан унтдаг болсон. Нойрны чанар сайжирсан. За тий өдөр тутамдаа ямар гоё юм хийх үү те дуртай ямар юм идэх үү гээл яг өнөөдөртөө төвлөрч ингэж чаддаг болсон гэх юм уу. Тэгэхээр энэ нь бол үнэхээр бас гоё. Тийм болохоор та бүхэн манаас яг одоо өөрт чинь хэцүү зүйл ингээд байгаад байгаа бол яасан ч яах вэ гэдэг бодлоор бас солиод үзээрэй. Хугацаа орно гэхдээ баг багаар ингээд өөр болоод ирдэг. За тэгвэл өнөөдрөөс ингээд хийж чадах, сэтгэл хөнгөн байлгаж чадах 3 тийм үе шат байна л да. Нэгдүгээрт нь болохоор өдөрт 1 минут ч байсан хамаагүй тархиныхаа тэр алдааг дахин тохируулах. Одоо сэтгэл хөдлөлийг хоргүй, аюулгүй болгох тийм тэмдэглэл хөтөлж сурах гэж байгаа. Энэ бол бас их гоё чухал хэрэгтэй санагддаг. Ингэж дадал болгоод сурчих юм бол өөрийнхөө тархийг маш сайхан ингээд хоргоожүүлээд цэвэрлээд яваад чаддаг. Юун түрүүнд тархинд эргэлдээд байдаг тэр байнга бодогдоод байдаг тэр олон хэрэгтэй хэрэггүй бодлуудыг ер нь бол гадагшлуулахаас л эхэлж байгаа юм л да. Ингэж одоо нөгөө яасан ч яах вэ гэж бүх зүйлийг зүгээр ингээд чөлөөтэй бодож сурахын тулд тэгээ тухайн өдрийн тэмдэглэл дээр юу бичих вэ гэхээр бухимдал байна уу, мэдэрсэн таагүй бодол байна уу гэж ерөөсөө тэр өдрийнхөө бүх зүйлийг зүгээр л ингээд бичгэд болно. Жишээлбэл одоо ажил дээр даргын хэлсэн үгэнд шалдваргүй хүртлээч гэдэг юм уу те. Ер нь юу ч хийсэн болно. Ингэж одоо янз бүрийн жижиг бодлууд хүний тархинд их үүсэхгүй ах тусмаа хүний тархины бодол аюулгүй хоргүй болж ирж идэх байхгүй. Эсвэргээрээ хүний бодол янз бүрийн жижиг өдөр тутмын тэр сөрөг бухимдсан бодлуудаас хүний тархи баг угаар ингээд маш их алдаатай болоод хортой ингээд бодлуудыг өөртөө ингэж агуулж ирж идэг учраас хоргойжүүлэх дадлыг өөртөө эхлээ суулгах хэрэгтэй. Тэхийн тулд өдөр болгон өдөр тутмынхаа тэр бухимдал таагүй зүйлүүдийг тэмдэглэл болгож ингэж шууд гадагшлуулж гаргаж явах хэрэгтэй гэдэг ийм өдөрт 1 минут хийх дадал байгаа. Ингэж чадсанаар нөгөө яасан ч яах вэ гэж бодох бодол хамгийн бас амархан болоод ирнэ гэсэн үг байхгүй юу? Сэтгэл зүйн судалгаагаарч тэр ер нь бол хэлсэн байдаг. Гадагшлуулах тусам тарих тухайн зүйлийг аль хэдийн шийдвэрлэсэн зүйл гэж ингэж тохируулдаг учраас тэр тохиргоогоор ингээд тарих тухайн зүйлийг хүлээж авдаг юмаа. Тийм учраас маш үр дүнтэй байдаг юмаа гэж ингэж хэлсэн байдаг байхгүй юу? Тэгээд бичснийхээ дараа юу гэж хэлэх вэ гэхээр юу гэж бодох вэ гэхээр энэ асуудлууд ингээд шийдэгдлээ. Одоо бол яасан ч яах вэ гэж бодоод болоо гэсэн үг. Тэгээ ялангуяа энийг бол орой унтахын өмнө ингээд хийгээд тархиад цэвэрлэх юм бол их зүгээр санагдаад идэх юм. Нойрны чанар ч гэсэн маш сайжирч ирдэг юм шиг санагдсан. За тэгэхээр та бүхэн маань орой унтахынхаа өмнө нэгдүгээр энэ үе шатыг бас хийгээд үзээрэй. За тэгээ хоёр дахь нь болохоор бусдад таалагдахгүй байх ч юм уу, бусдад ингээд муу хүн байх ч юм уу, бусад хүн надад дургүй байх гэдгээс юусоо санаа зовхгүй, айхгүй байх тэр зоригийг өөртөө олж авах гэж байгаа. Өөрийнхөө болон бусдын асуудлыг ялгах тэр ухаан. Тэгээд дээрэс нь бусдтай хил хязгаар тогтоох тэр зарчим гэдэг энэ зүйлүүдийг хоёрт нь өөртөө хийж өгөх.
Ийм зүйлүүдийг өөртөө ингээд хийж өгч чадсанаар яасан ч яах вэ гэдэг бодлыг бодоход бас илүү амар хялбар болно л гэсэн үг. Нэг өсөндөө сайн хүн байх гэж хит хичээх хэрэггүй л гэсэн үг. Муу хэлүүлэх зоригтой бай, тэ хүн надад дургүй байсан ч хамаагүй, хүнээр одоо заавал магтуулах алавгүй, ерөөсөө л зүгээр би ингээд байгаагаараа байж гинэ гэдэг ийм одоо хүнд таалагдахгүй байсан ч хамаагүй гэдэг тэр зориг гэдгийг л хэлээд байгаа юм да. Ингийн тулд өдөр бүрийн амьдрал дундаа өөрийнхөө бодол сэтгэхүйг маш сайн ажиглаж өгнө гэсэн үг. Би одоо бусдаар ингээ магтуулах гад энэ үү? Ямар үгээр би хит их ингээ тижээгдээд байна те? Бусдын ямар үг үйлдэлд би ингээ шархлаад байна гэдэг юм маш сайн ажиглаж өгнө гэсэн үг. Тэгээ хүмүүс бид чинь одоо ер нь яг л бүгд адилхан өөрийнхөө хянч чадахгүй зүйлд маш их анхаарал хандуулдаг байдаг шүү дээ тий. Хүний хэлж байгаа тэр үг байна, бидэнд яаж хандж байгаа тэр хандлага байна гэл ингээд тэр бүгдийг бид нар бол хянч чадахгүй байхгүй үг нь бол тийм болохоор тэр зүйлүүдэд анхаарал хандуулахаа болох хэрэгтэй гэсэн үг. Ийм зүйлээс л ер нь хүн хоорондын харилцаан дээр асуудлууд гардаг юм шиг байгаа юм л да. Асуудал гарлаа гэд ингээд бодоход өөрөөсөө хамгийн түрүүнд асуух хэрэгтэй. Би энэ зүйлийг хянч чадах уу? Миний тойрог дотор байна уу, үгүй юу гэдгийг л хамгийн түрүүнд мэдэх хэрэгтэй. Ингэж асууж үзэж сурснараа миний тойрог дотор байгаа зүйл юм байна. За би энийг өөрөө ажиллаж өөрчилж чадах юм байна. Энэ бол миний тойрог дотор байхгүй, миний хяналтанд байхгүй зүйл юм байна. Миний тойрогоос гадуур зүйл учраас би энийг одоо хянч чадахгүй. Энэ бол миний асуудал биш юм байна гэж ингэж бодож чадна. Тэгэхээр энэ асуудал бол дууд юм уу? Яасан ч хамаагүй зүйл юм гэж ингэж бодож орхих чадвар л гэдэг юм л да. За яг одоо би юу хийж байна вэ гэдэг дээрээ төвлөрөх хэрэгтэй. Би цай ууж штэ тий. Яг одоо би жолоо барьж явж байна штэ. Яг одоо би маш гоё юм идэж штэ. Яг одоо би ном уншиж штэ ч гэдэг юм уу. Яг одоогийнхоо байгаа зүйл төвлөрөх хэрэгтэй. За тэгээд одоо өөрийнхөө хяналтаас гадуур бусад зүйлийг бол яасан ч яах вэ? Болдгоор бол болно ч гэд ингээд орхиж чадна. Хяналтан дотор байгаа зүйл гэдэг нь миний өөрийн одоо зангааш асуудал учраас за би энэ зүйл дээр ингэх хэрэгтэй байна. Энэ зүйлийгээ би нэг ингээд засах хэрэгтэй байна гэд ингээд өөртөө ажиллаад за би нэг ийм хүн шүү дээ гэдэг хэлээд гараа тогтоогоод бусдад ер нь бол таалагдхаалаагүй бусдгүй намайг юу гэж хэлэх нь тэр хүний асуудал гэдэг тийм зүйлийг өөртөө бий болгож өгнө л гэсэн үг. Тэглээгээд жоохон буруу хүн байгаад яваад байна гэсэн үг бас биш шүү дээ тий. Би бол дураараа байдаг хүн ер нь намайг юу гэсэн ч яадیں۔ Ингээл бас байж болохгүй. Гол нь энэ дээр өөрийнхөө болон бусдын асуудлыг л маш сайн ялгаж өгөх хэрэгтэй л болж байгаа юм л да. 3 дахь үе шат нь юу вэ гэхээр өдөрт дор хаяж 5 удаа яасан ч яах вэ гэдэг үгийг амны уншлага болгож хэлэх гэж байгаа юм л да. Ингэснээр аяндаа бидний тархинд яасан ч яах вэ гэдэг бодол бас сууж ирнэ гэсэн үг байхгүй. Бид нар өдөр тутмын амьдралдаа санамсаргүйгээр амны уншлага болгож байгаа тэр янз бүрийн үгээрээ ямар нэг байдлаар амьдралынхаа хэм маягийг ингэж бүтээж идэг гэж ингэж хэлдэг шүү дээ. Тэгэхээр яасан ч яах вэ гэдэг үгээр тэр өөрийнхөө хамаарлыг арилгаж чадна хөнгөн байх боломжтой л гэсэн үг юм уу да. Өөр бусад бас гоё ямар үг хэлж болох уу? Ер нь тийм үгүүдээ ингээд бодож ингэж шийдээд өөртөө тэгээд өдөрт нэг 5 удаа ч юм уу те 5-аас дээш удаа ер нь л амны уншлага болгоод амдаа ингээд хилжээвэл их зүгээр юм шиг санагдаад байдгийн. За тэгээ энэ яасан ч яах вэ гэдэг үг яагаад ер нь хүний амьдралд өөрчлөлтийг авчирдаг вэ гэхээр энэ бодлыг бодож чадсанараа тархины тэр маш олон хэрэгтэй хэрэггүй бодлуудыг суллаж өгдөг. Тийм учраас сэтгэлд амар амгалан улам их ингэж тэлж өргөжж идэг гэсэн л ийм ойлголт байгаа. Тэгээд сэтгэл тэр амар амгалан болж ирснээрээ биднээс ялгарч байгаа энерги хүртэл хөнгөн гоё амар амгалан болж ирдэг. Тэр гаргаж байгаа энергиэрээ бид нар өөрсдийнхөө амьдралыг бүтээж идэг гэдэг учраас амьдрал өөрчлөгддгөө гэсэн юм уялдаа холбоотой байгаа байхгүй. Тэгэхээр ямар нэг юм болоход өөрийгөө ч хит их буруутгахгүй, бусдыг ч хит их буруутгахгүйгээр л ерөөсөө л ийм зүйл болох ёстой л байсан юм байна. За ингэ болчлаа. За энээс хойш би яаж явах вэ гэдэг зүйлээ л ер нь бол маш сайхан шийдээл тэгэл яасан ч яах вэ гэдэг бодлоор өнгөрөөгөөд ингээд амьдраас сурчих юм бол амьдралыг маш сайхан өөрчлөх амжилт боломжийг ингээд амьдралд дуудах ийм одоо маш чухал зүйл байгаамаа гэж байгаа байхгүй. За тэгэхээр
одоо бодож байгаа хэцүү зүйл мэдээж хүн болгонд л байгаах тий энэ зүйлийг нэг ингэж хэмсэн гэд. Тэгэх юм бол тэр зүйлээ нэг төр зурдаа хойшин тавиад бууж өгөөд яасан ч авах тий гэж ингэж бодоод өөрт байгаа тэр онцгүй сэтгэл мэдрэмжээ бичиж гаргаад тий гадагшлуулад за тэгээд аяндаа ингэ сэтгэл жоохон тайвшраад ирэхээр өөртөө хэлдэг адал болгох гоё үгнүүдээ бичээд тэгээ өдөр бүр тэр үгнүүдээ хэлдэг болчих юм бол ер нь аяндаа маш гоё хөнгөн амьдарч чадна гэж бодож байна. Дагаад гоё жижиг өөрчлөлтүүд бас багаагаар амьдралд гарч ирж мэдрэгдэж эхлэх баха гэж бодож байна. За тэгээд энийг ч гэсэн би өөр дөрөө бас маш гоё мэдрээд явж байгаа учраас та бүхэнтэйгээ хуваалцлаад бичлэгээ энэ хүртэл сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийнхаа бичлэгээр дахин уулзцгаая. Баярлалаа.